За намар цагийн минь SV подкастын хиддэх дугаар чинь бөөмөд ямар ч 2 дугаар үлээлийн 10 хэд дугаар бах. Тэгээд энэ удаагийн зочноор Швейц Монгол төгжихийн төлөө үүсгэн байгуулагч гэж ярина да. За. Тэгээс нөө үзэгчд маань одоо насны хүмүүс байгаа. Тэгээд бас нөө манайх янз бүрийн одоо салбар хүмүүс оролдог болохоор бас өөрийнхөө товчхон танилцуулчихгүй те. За сайн байцгаана уу. Намайг Бямцхтын боловсролон гэдэг. Одоогор болохоор Швейц Монгол төгжихийн төлөө одоо тэгээ Швейцийг л Монгол хөгжүүлэх гэл юм ийм явж байгаа залуу юм да. За хоёлаа бас нэг зочинтойгоо уялдаад хоёлаа Швейцний талаар яриагаа хийсэн дээр баг гэж бодож байна. Швейцигээд та одоо өөрөө л хэдэн жил болж байгаа вэ? Би өөрөө бол Швейц хийдэггүй. Хийдэггүй юм. За. Хүмүүс болохоор нааг яг Швейц хийдэг гэж бодоод байгаа. Тэг би болохоор яг өөрөө болохоор 17 молоо орчим жилийн одоо хугацаанд яг би энэ дээр Швейц хийлгэсэн тийм хүн баггүй. За. Тэг энэ яг хоббинд явсаар байгаа л тэгэл одоо ер нь Швейцийг Монголд хөгжүүлэх гэсэн тийм зорилготой болцоод тийм ажлуудыг хийгээл явж байгаа хүн. За яг 17 жилийн хугацаанд би энэ дээр Швейц хийлгэсэн гэж байна те. Тэгээ өөрөө ерөөсөө Швейц хийдэггүй. Хийх талаар ер нь бодож үзчихсэн үү? Бодож үзчихсэн. Тэгвэл Швейцийг чи мэдээж нөгөө төрөлхийн те нөгөө зураг авьяастач гэдэг юм уу тийм хүмүүс ерөнхийдөө хийвэл зүгээр байхгүй. Монгол би болохоор тийм зургийн авьяас байхгүй. Тий. За яагаад заавал Швейц Монгол төгжихийн төлөөг үүсгэн байгуулах болсон юм бэ? За би ер нь нэг 10 жил би энэ дээр Швейц хийлгээд явж ирсэн. 18 онд нөгөө эхнэр хүүхэдтэй болоод мэдэн штэ. Нөгөө 10 эртэлтэй. Тэгчээ нөгөө эхнэр хүүхдтэйгээ бас мэдээж нөгөө бас нэг аав хүн болцсон мэдээж нэг сайхан амьдрий гэж бодоод. Тэгээ Монголд хийх гээд үзсэн чинь нас залуудаад идэг юмнууд болохгүй байгаад идэг. Тэнгуут 18 онд ерөнхийдөө Солонгос руу гэрээт ажилчнаар явж исэн. Тэгээд тэнд эхнэр хүүхдээсээ хол ерөнхийдөө 3 жил болчиход ирсэн л дээ. Тэгээд яг тэр санааг болохоор яг Солонгост байхдаа за ерөнхийдөө л ингээ эхнэр хүүхдээсээ хол ингээ гадаадд ажиллана гэдэг худлаа юм байна. Тэгээд Монголд ямар нэгэн зүйлийг хийя бас оролцоотой бай гэж бодоод тэгээд надтай хамгийн ойрхон зүйл ердөөс Швейц байсан. Тэгээд би ч өөрөө бас нэг 10 хэдэн жил хийлгэсэн болохоор Швейц одоо Монголд хэр хөгжиж байгаа вэ? Тэгээд дутагдaltaй талууд ямар байгаа вэ гэдэг бүгднийг мэдчихэж байгаа. Тунгууд ерөнхийдөө энэ дутагдaltaй зүйлүүдийг бүгднийг байхгүй болгоё. Тэгээд ерөнхийдөө Монголд хөгжүүлэе гэж бодоод тэгээд 21 онд яг зорилгоо өвөртлөл гэл Монголд ирж илээ да. 21 оноос ер нь эхэлсэн гэж хэлэхэд болох юм байна тий. Санаа бол гарцсан бүхэн бэлэн. Гэтэ 22 оноос эхэлсэн. Тэгэхээр одоо нэг 3-4 дахь жилдээ л явж байгаа гэсэн үг үү тий? Яг 3 дахь жилдээ явж байгаа. За өөрөө та ер нь бинийхээ хэдэн хувь Швейцтэй байна? За би бол яг нүүрэн дээр Швейц авахгүй байна. Толгоон дээр Швейц авахгүй байна. Тэгэд хөлн дээр Швейц авахгүй байна. Одоо хөлний нэг юу шүү гутлан дотор байгаа. Яг тий. Хөлний саруу хэсэг дээрээ юу? Тэн дээр байхгүй. Тий. Бусдаар ерөнхийдөө бүх газар л Швейцтэй энэ. Тэр нэг 90% гэж баг хэлж болох юм байна тий. 80-90% гэж. Тий. За ер нь л яг нь за хүний бодол өөрлөх тий. Чин та одоо жишээ нь Швейцэнд яагаад дурлах болсон юм? Яагаад одоо ингээд биеийнхээ ил гарах хэсэгтэй цээж нуруу за гой хүлэх гих мэтлэн маш их Швейцэд яагаад хэлсэн? Ер нь бол хүүхэд байхаасаа шүү дээ. Маань нэг Швейцтэй найз байдаг гэсэн. Швейц хийдэг үү? Гүү. Зүгээр Швейцтэй юу? За. Дунгууд чи нөгөө мань нөхөр нөгөө хүмүүс их гоё харагдаач байгаа юм шиг ингээ хөндлөнгөөс харангууд. Тэгэд угсаал мэдээж хүмүүс бид нар чинь бас нэг нэгэнд таалагдах гэж л амьдарч байгаа шүү дээ. Дунгууд мань нөхөр хүмүүст гоё таалагдал гоё байгаа юм шиг санагдангууд. За би юу нь яагаад Швейц хийж болдгоо ингээд. Тэгээд хамгийн анхны Швейц болохоор найзуудаараа бөөнөрөө бид чинь бас нөгөө Black Wolves crew гэдэг амар крүүмөрөө байдаг шүү дээ. Тухай тий. Тэгээд яг тэр Швейц анх хийлгэж исэн. Тэгээд би чинь хийлгэснийхаа дараа тэгээ хийлгээд явж байгаа хугацаанд нөгөөт чинь надад их гой санагдаад. Тэгээ багаар нэмж явуулсаар гал. Тэсэг сүулт нэг 19 онд за ерөнхийдөө Монголд битүү Швейцтэй хүн байдаггүй байхгүй. Яг битүү Швейцтэй. Тонгод за ерөнхийдөө Монголд яг битүү Швейцтэй анхны хүн болж гарч ирээ гэж бодлоо.
Тэгээ ерөнхийдөө яг битүү шивстэй болох зорилго тавиал тэгэл. Биенийхээ 80-90% шивээс хийлгэсэн байна одоогоор тийм. Нийт хичнээн артист, хичнээн одоо шивээс хийдэг хүн биен дээр ч дууралсан байна. Нэг 10 орчим хүний уран бүтээлүүд явж байгаа. Тий. Засч янзлуулсан, манслуулсан юмнууд байгаа. Мэдээж байна. Бүр нөгөө тухайн нөгөө Black Walls Crew-с хэлээд байна. Аха. Одоо яг нэмж дахиад шивээс хийлэхгүй. Хийлэн. Ер нь бол нүүрэн дээр ч юм уу, толгоон дээр, за одоо нөгөө тэр хүлний саруу хэсэг дээр ч юм уу бодсон юм байгаа. Ер нь бол нүүр толгой хоёр дээр бол хийлэхгүй. Манай аав ганцлан гуйсан. За миний хүү битий нүүрэн дээр шивсэн. Аавынхаа хэлсэн үгийг бол мэдээж мөрдөндөө. Бусдаар яг хүлэн дээр бол хийлэн. Ер нь бол одоо нүүр толгооноос бус бүх хэсгээл дүүргэн гэсэн үг тийм. За яг ийм одоо Солонгост гэрэтэр ажилласан гэж штэ тийм. Ер нь яг та бас ийм салбартуудаа ажиллаад дунд нь ороо явж байгаа юм баг. Ер нь Швейцний соёл Аз болон Европын ч юм уу, эсвэл Америкуудын ч юм уу ялгаанууд нь юу вэ? Одоо чинь Таиландууд ч юм уу одоо энэ зүүннэд Азийн орнууд ч юм уу бас Швейцийг янз янзаар хараад тах шиг байна тий. Энэ ялгаанууд нь юу байт юм бэл? Яг нийгэм эсвэл болж байна гэж боддог шүү дээ. Яг хаана Японд ихэд чинь болохоор яг якуза нар нь болохоор тий яг битүү Швейцтэй нөхдүүд гарч ирээл тэргүүрээ ялгардаг, ондоошдаг. Оросд ч үт юм уу хаана гэдэг дунгууд нөгөө шоронд яг нөгөө эвгүй Швейцнүүд хийлгэсэн юм хүмүүс бол тий. Би бол одоо шоронгийн ийм хүн шүү ч үт юм уу. Эсвэл хэдэн хүнний хэрэг хийсэн хүн шүү ч үт юм уу. Тийм нүд байгаад. Одоо тэр нэг MS13 бүлэглэл гэдэг тэд нар чинь бол яг одоо хүний амьд хүрсэн тоогоороо Швейц идэгч очих шиг тий. Монголд бол гоё штэ. Арчлал. Тий. Хүн туртай Швейц хэлж болно тий. Одоо чинь сая Япон, Орос энтергээ ярьлаа л та. Тэгмүүд Японд жишээ нь зүгээр энгийн хүн бүтэн Швейц хэлэх юм боломжтой байт юм лөө. Тэрийг би бас яг 100 бол мэдэхгүй л юм л да. Гэтэ яг хүмүүсээс сонсоход бол боломжгүй юм байл л дээ. Энэ тэр яг тэгжиж мафууд нь бол зүгээр ялахгүй бах тий. Зүгээр ялахгүй. Одоо яг нэг өмнө нь бол ингээд Швейцтэй үнийг манай монголчууд харахтаа их мухаардаг байлаа шүү дээ. Одоо янз бүрийн ингээ хулиган ч юм уу те. Ингээд муу хүн гэж хардаг байсан те. Одоо бол шал өөр болчиход байгаа шүү гоо. Энэ нь бас одоо Швейц хийж байгаа мэдээж хүмүүс бол маш их мэдгэж байгаа те. Анх бол ингээд нэг биенийхээ эсвүүдээр Швейцийг явж байгаа хүмүүс яг ямар хуу байдаг гэсэн одооны ялгаа нь юу вэ? Таас энийг нэг одоо яг өөр дээр мэдэрч ирсэн л юм байлгүй тэгээд. Ер нь бол яг настай хүмүүсийн ихэнх хувь нь гоёор хардгуул юм билий. Одоо хүртэл. Тунгууд яг залуучууд 50-с доош насныхан ч үгүй юм уу. Их эргээр хардаг болж байгаа. Швейц. Тий. Ах ихснэр үед магадгүй нөгөө хүүхд багт нь кино минон дээр дандаа л муухай дүрийг бүтээж байгаа хүмүүс нь дандаа Швейцтэй хүмүүс байсан тий. Тэнгууд тэргүүрээ яг кодлогдоод үлдсэн юм билүү гэж боддог байхгүй. Дахнаас ч зүгээр байхгүй бас аавын алга татгаараа бас эвгүй Швейц хэлж гарч ирчихэл тий. Хүү амтай айлгадаг. Тэрнээс холбоотой байж магадгүй л тий. Тэнгууд одоо яг нэг юм Швейцтэй нөхөр гарч ичээл ер нь бол Монголд хов Швейцтэй хүн баггүй. Монголд бол яг миний бодож байгаа бол нэг 5 орчим л яг битүү Швейцтэй хүн байгаа баг. Тэгэнгუთ ч тэр 5 хүний нэг нь гарч ичээд сайн байна уу та Швейц хэлэх үгээд ингээд эргээр нөлөөлөд байгаа гут чинь. Тэгэл яг хүмүүсийн хандлага бол амар их гоё болж байгаа гэж бодод байна шүү дээ. Швейц Монгол төвчгийн төлөө угаасаа яг энэ бас эргээр ингээ харах миний хувьд бол маш том нөлөөсөн гэж боддог тийм. За ингээ таны Швейцийг авръя гэдэг нэг юм годомжинд гараад тийм контент хийгээд идэх тийм. Энэ контентоор ер нь нийт хичнээн хүмүүсийн Швейцийг засч янзлаад хичнээн хүмүүс ер нь Швейцийг аварчваа. Яг тоолоогүй. Гэтэ таны Швейцийг авръя гэдэг контент бол яг Швейц Монгол төвчгийн төлөөгийн. Швейц Монгол төвчгийн төлөөг маш олон хүнд таниулсан маш гоё контент. Брэнд контент тийм. Ойрд ер нь үзэгдэхгүй байна да тий. Тэ ерөнхийдөө бол яасан хүмүүс ч бас мэдээж юмд хурдан тасан зөгцдөг шүү дээ. Донгууд бид нар чи яг таны Швейцийг авръя гэдэг контентыг 1 жил явуулсан. Тэгээд зогсоохгүй бол хүмүүс ерөнхийдөө өөд хандлагатай. Одоо буцаагаад гэхдээ яг season 2 эхэлж байгаа. Арай өөрөөр. Тий. Арай өөрөөр.
Гэтэ мэдээж шивсийг аварч гоё болгоно. Тэгээ бид нар нэг шивс Монгол төгжийн төлөө ч анх эхэлж явж байхдаа нөгөө мэдээж бас нөгөө хүн болгон мэдхгүй. Тэгээ энэ салбарыг хөгжүүлэхэд мэдээж контент хэрэгтэй. Тэгээ тэглэх байх. Тэгээ яг бүх цаг үед ч бас нөгөө шивс Монгол төгжийн төлөө ч тийм гоё байгаагүй шүү дээ. Бүгд л хэцүү яах вэ их үгээл. Тэгээ ерөнхийдөө гэрлэг нэг алхаж явдаг байхдаа ингээл нэг дампуур л үе байгаа шүү дээ. Хүмүүс золионд гаргацсан дампуур зүй тэгээд гэрлэг өвлийн үтэнд ч үт юм ингээл алхаж яриад хүүхдүүдээ өвлийн үтэнд нөгөө цэцэрлэг сургууль руу ингээл такси барайл зөөгөө явж захтай. За ер нь нэг гоё контент бодохгүй болохгүй маань юм хий гэж бодоод тэгчиж үргэлжлүүлэх чадсан тий. Тэгээ бид чинь нэг судалгаа явуулангууд нэг биен дээр шивэстэй 10 хүний баг 8 шивэсэндээ тийм сэтгэл хангалуун бос өгдөг хүмүүс байдаг байхгүй. Магадгүй одоо нэг 5 хүн гэж магадгүй. Одоогоор тий. Тунгууд чинь яг бид нар таны шивэсийг авраа гэдэг контентыг цацаад тэгээ нэг 3 цагийн дараа харсан чинь л тэгэл амар хүмүүс тодорхой хэмжээний хүмүүс түрэл тэгэл 7 хоног зөксөө зөв уц дуурал тэгэл бараг л нарамтуул зах шиг болсон шүү дээ. Тэ нөгөө амар очиртай. Тий. Хүмүүс ингээд нэг сэтгэл дундуур яваад байдаг гэх тэг чинь те 10-аас 5 ч юм уу одоогоор. Энэ гэхдээ юутай холбоотой юм л те. Яг жишээ нь одоо манай ах нарын үед бол нэг юм байсан гэж байгаа юм. Нэг юм одоо бихмэхээр хийждэг те. Ингээд хөш манд нэг ийм бих байна. Чам дээр хийгээд өгөө гэдэг ч юм уу те. Иймэрхүү алдаанаас их байгаа бах. Нөгөө талаараа шивэс одоо нэг чөлөө захтай л энэ хүссэн залуучууд болгон шивэс хийж сурж гин. За мэдээж тэндээс гой шивэс хийдэг артистууд зөндөө гарч байгаа бах. Нөгөө талаараа бас ингээд тэрийгэ хайчаад за маш олон хүнийг одоо бас хохироос ингэж хийлж болохоор те ийм хүмүүс зөндөө байгаа бах. Энэ гэхдээ шивэс ингэж хийж сураад байгаа нь одоо тэгж хүмүүс ингээ хохироогоод байгаа нь за шивэсчтэй байна эсвэл хүмүүсийн одоо тэгж нөгөө нэг судалж юмаа хийлгдэгүүд байна уу? Ер нь юмдаа байгаа тань. Би бол яг үйлчлүүлэгч нарт л байгаа л гэж бодод байна л та. Судална. Тий. Мэдээж сонголт байгаа шүү дээ. Хажууд нь сайн идэг хүн байна. Муу идэг. Тэр ихтэй нэг үнэлгээнээс л хамаарч байгаа юм л да. Дөнгөж сурж байгаа хүмүүсийг судлахгүй байна. Ямар ч судалгаа байхгүйгээр хамгийн хямд дүн хэлж байгаа хүмүүстээр очиж байна. Энэ өөрөө нэгт хамгийн том алдаа. Хоёрт бас за одоо нөгөө хуваарь шивээс хийж байгаа хүмүүс нөгөө нэг цэвэр ахуу гэдэг шаардлагыг бас хангаж чадж байгаа болоо гэж би бодоод байд. Одоо энэ тэнд явахаар нэг юм байрны мотовалд ч юм уу шивээс мин гээд те. За тэгээд яг оронгууд тэр нас яг одоо тэр яг ахуун шаардлагыг хангаж байгаа үгүй юу гэдэг тэр бас эргэлзээтэй те. Ер нь шивээс хийх гэж байгаа орчин ямар байх хэвээр байт юм бэл. Ер нь шивээс хийж байгаа орчин мэдээж тоос бохирдол байхгүй байх хэвээр. Тэгээ бүх зүйл шивэсний хэрэгслээ бүгд нэг удаа байх хэвээр. Одоо нөгөө хүнсний скотч үүдэн шүү дээ. Тэр бүх зүйлийг ороогоод ерөнхийдөө л ариун цэврийг маш сайн л хангах хэвээр. Дээд зэргээр. Тий. Хувь хүмүүс болохоор миний бодлоор болохоор эргээд нөгөө энэ хүмүүс над дээр ирсэн чи яад ингэж боддог ч юм уу. Тэгээ жоохон ариун цэврийн асуудал гаргадаг гэж магадгүй. Гэтэ хуурай хийж байгаа ч гэсэн мэдээж яг сэтгэлээрээ сайн хийж явж байгаа хүмүүс зөндөө байгаа тэглэх байх. Тийм зөндөө. За бас нэг юм сонирхолтой асуулт байна л да нөгөө. Одоо та нэг биеийнхаа 80-90% шивэстэй шүү дээ. Тэнгүүт хүн болгон дотроо анхны шивэс хийлгэхдээ боддог байх. Өвддөг болоо гэдэг асуулт хүн болгонд байгаа. За ялангуяа манай охид бүсгүүчүүд эмэгтэйчүүд байгаа та. Ер нь за өвдгөл тодорхой хэмжээгээр байгаа баха тий. Ер нь яг биеийн хамгийн өвдөлттэй хэсэг нь аль хэсгээр байт юм бэ? Миний бодлоор л хид хідэн газар байна. Хөхний толгой бол амар өвддөг юм билээ. Хөхний бүр ингэ толгоон дээр нь хийсэн юм уу? Тийм үү? Хөхний толгой бол амар юм бил. Тэгээд сууг хэсэг байна. Нимгийн арьстай хэсэг. Нимгийн арьстай. Тэгээд хавиргач үйт юм уу? Яг бас игэн дээр юм ястаа хэсгүүд бас их өвддөг. Тэг үзүү бас нимгийн арьстай л да. Эдгээр бол өвддөг юм бил. За өвддөг гэж энэ тэнгүүд нөгөө талаараа хийлгсэн шивэсийг зас одоо янзл танах бүр маш их тийм юм хийлээ те. Ер нь ингээд бүр юм хөгжилтэй тохиолдлууд бас байгаа бах. Им бүр янз бүрийн мэдсэн те. Тэрийгээ тэгээд танаа дээрээ засуулж байгаа ч юм уу те. Тэгээд ингээд нөө шивэснээсээ ичээд ч юм уу ирдэггүй эсвэл ингээ холбогдож чаддгүй хүмүүс ер нь хэрэг байд юм бол.
Байдаг шүү дээ. Амар олон. Танад тийм кейс мэс үү? Ер нь байгаа одоо нэр мэрийг хэлээд яах юм. Яг хөө тийм тэргүй те. Олон танилудаас гэсэн байгаа шүү дээ. Амар шивэст. Зүгээр ирээд надад гоё болгож байгаа гэдэг. Юу ч хамаагүй зүгээр гоё болгож байгаа гэдэг. Зүгээр гоё болгож байгаа. Наад чинь мэдээж бас олон хүнд харагдаж байгаа юм чинь. Надад гоё болгож байгаа. Одоо цаг үн ч гэсэн бас шивэс хөгжсөн байгаа шүү дээ. Тунгууд ч амар сони шивэстэй бодохор чи мэдээж бас өмнөөс нь нэмзэглэн шүү дээ. Надад гоё болгож байгаа гэхээр ирэхгүй хүмүүс байгаа. Амар эвгүй шивэст хүмүүс байд юм бил. Хүмүүсийг уг нь санал болгоод те. Хүр идрээ надад чи ингэж янзлаад очихгүй. Тэ ирэхгүй. Энэ ер нь бол шивэс одоо яг нэг хийлгэж байгаа хүүхдүүд одоо 10 жилийн хүүхдүүд бүх юм маш сонирхолтой байдаг тийм үү. За одоо яа нэг вебс орж ийн магадгүй ингээд тамхис орж ийн ч юм уу. Энэ байдлаар 10 жилийн хүүхдүүд өөрсдөө ч холбогдоод ирэх тохиолдлууд ер нь хэр байдаг вэ? Байгаа шүү дээ. Тэн дээр ер нь танах хийлгүү яадаг бол манайх болохоор 18 нас хүрсэн хүмүүс төр үйлчлэн 18 нас хүрээг бол эцэг эхийн зөвшөөрөл заавал хэрэгтэй. Гэтэ цаг үе гоё болж байгаа юм билээ. Ерөнхийдөө аав ээжүүд бол 13 настай хүүхдэд дагуулж ирээд маахтар хамтдаа шивэс хийлгээд явж байгаа тохиолдлууд бол байна. Хамтдаа. Nice. Энэ их гоё болж байгаа юм билээ. Тийм ээ те. Одоо нөгөө илүү нөгөө гэр бүлүүд залуу болгоцсон миний бас илүү гоё ойлгож харж эхэлж байна л да те. Одоо яг нэг бид нарыг хүүхэд багт ч юм уу таныг ингээ хүүхэд багт ч юм уу те бид нэг жижигхэн шивэс илчиг гэрээс амар нуудаг байсан шүү дээ. Байнга л ингээд нэг цээж мэднэр юм илчвэл байнга потолктой яваад ч юм уу те. Жишээ нь яг энэгээр бас нөгөө нэг алдаанууд маш их гараад идэм шиг байна. За нөгөө нуудж явж байгаасаа болоод нүүдхэнд бохирддог, за буруу идэгдэг ч юм уу иймэрхүү асуудал их гарт юм шиг байна те. Ер нь энэ шивэстэй холбоотойгоор хүн шивэс хийлгэсний дараагаар ер нь яаж арчлах хэрэгтэй байт юм бэ? Яг зөв арчилгаа нь бол ямар хөө байт юм? Энэ талаар бас яриад өгч бол сонирхолтой баг. Ерөнхийдөө яг намайг анх шивэс хийлгэж байхад бол бараггүй шүү л гэдэг үсэн те. Тий, ус үргэхгүй шүү л гэдэг үсэн. Гэтэ ах ууч бас миний анхны шивэс гэж ах уус нөгөө янзын нөхөр байсан юм аа. Тэгээд бараг наач яавал гэж тааханд дууж. Одоо байгаа. Тий, байгаа. Одоо шивэс хийсэр л байгаа л да. Тийм үү. Тий. Дараагийн хүмүүс төр болохоор ерөнхийдөө угаахгүй шүү. Тэгээд вэжлэнж байгаараа л гэдэг юм явдаг байсан шүү дээ. Одоо болохоор энэ цаг үе өөр болоод байгаа юм уу? Хүмүүсийн бие бичлэг бас өөрчлөгдөд байгаа юм уу? Мэдхгүй н одоо болохоор ерөнхийдөө хүүтэн бүлээр усаар угаана. Банга. Тих ёстой юу бүр? Тих ёстой. Тэгээд алкоголыг мэдээж хорин, халуун ногоотой хоолыг хорин. Хийлгсэн үед, хийлгсэний дараа. Хийлгэхийн өмнө ба дараа. Тий. Тэгээд хүүхдийн нөгөө нуралтын эсрэг бас нэг товчод байгаа. Нэг эмзэг ярьсан тохиромжтой. Тийм ярьсаар ерөнхийдөө жоохон чиглэн. Тэгсэл хийдэндээ. Энэ бол одоо бүр яг албан ёсоор бүр ингээ өгдөг зөвлөгөө юу те? Тий, албан ёсоор өгдөг. Ер нь гэхдээ тэгж шивэсийг ер нь за одоо чи нэг гараа ингээ дүргцсэн байлаа гэхэд ер нь хэр орчим удаан хугацааны дараа идэх юм бол хүүний онцлог өөр өдгөө. Хүүний бас тий дархлааны өөр бас дархлааны асуудлаас өөр байгаа те. Тэгээ гар дүргэлт гэхэд ч яг орж ичээ зүгээр нэг юм цам цугулж байгаа гарч явж байгаа юм шиг юм биш шүү дээ. Одоо багадаа 15 цагийн ажил болно. Гар дүргэлт. Тий. Тунгууд ерөнхийдөө гар дүргэлт чинь эхний ээлжинд энэ хэсэг явдаг ч үгүй юм уу. Тэгээ энэ хэсэг идгээ явж байхад дараа энэ дээр хийлгдэг ч үгүй юм уу. Нэг юм хүл явна л да. Гар дүргэлт за нэг гар дүргэлт нэг дунджаар 15 цаг орчим болдог гэж байна тий. Тэнгүүд яг нэг үйлчлүүлэгчтэй холбоотой иймэрхүү асуудлууд юу байдгүй. Хийлгэх гээд ирчээд тэгээд ийм сэтгэл нь хоёрддог ч юм уу эсвэл дундаас нь болох санал тавьдаг ч юм уу. Иймэрхүү асуудлууд юу хэр байдаг вэ? Энэ гэхдээ яг юунаас болоод үйлчлэгч нь өөрсдөө эхлээд өөртөө ярилцчаад ирээгүй байна уу? Яа гэм бол ер нь зарим нь бол яг сэтгэл хөдлөлөөр ирж байгаа хүмүүс амар болоо маа шүү дээ. Дунгууд яг үнэхээр хүсээд ирсэн хүмүүс нь бол мэдээж тэр өвдөлтийг даагаа гардаг байхгүй. Зарим нь болохоор нөгөө насан залуу ч юм уу тэр өвдөлтийг авч дийлэхгүй ч үгүй хүмүүс ороод ирэхээр тэр өвдөлт чинь бас тийм гоё зүйл биш шүү дээ. Тэрнээс нэг муухай мэдрэмж авдаг юм яа тийм зарим тэгээд болчдөг. Тэгээ хөдөө ажиллагаалаа гадагшаа явах ажилтаа боллоо гэл тэгэл алга болд шүү дээ. Хүш хүмүүс тэгтээ нэг шивээс хийлгэж хагаад тэгээд гівгэнд ажил гашлаа гэ гараа явчихдаг юм те. Гүү. Тэр чинь яг тухайн үеийн шивээсийг дууссан шүү дээ. Манайх болохоор
Гэхдээ яг нөгөө том шивээснүүд хэрвээ орж ирлээ гэх юм бол яг тухайн суултынх нь ажлаар нь төлбөр тооцоог нь бодож авдаг байхгүй. Эргээд тэр хүн манайх тэр ирэхгүй байсан ч болно. Тэгэхгүй бол нөгөө зарим газрууд ч гэдэг юм уу нөхдүүд ч юм болохоор бүтэн шивээсээр нүгэлждэг тийм бүтэн төлбөрөө авчаад тэгээд нөгөөтг нь жоо өвдөлтөндөө болчоод яваад үгэн гутч чи шивээсээ дараа нэрэл дуусгах юм ч гэдэг юм уу тийм дараа мөнгө авч чадахгүй ч гэдэг юм асуудал тусгай. Тийм шүү дээ. Гэтэ наа чи аягүй зөв менежмент юм те. Яг хүн суусан цагаараа ч юм уу тооцоо төлөө гардаг. Тийм. Ер нь том шивээсэн дээр ч юм уу те. Шивээс Монгол төвшин төлөөгийн үнийн тарифын хувьд ер нь Монголдо хэр байгаа? Яг үнэнээ хэлчих. Манайх бол яг зах зээлийн дундаж үнийг баримталж авдаг. Гадуур хувь хүмүүс 3 4 саяар гар дүргэлт хийж байгаа хүмүүс байгаа. 5 6 саяар ч хийж байгаа хүмүүс байгаа. Гар дүргэлтийг. Гар дүргэлтэхдээ яг үнэхээр 3 4 сая л болт юм уу? Болно шүү дээ. Тэгвэл тэрнээс илүү байдгүй юм уу? Илүү байж байгаа. 10 сая хүрдэг байх гэж би боддоо шүү дээ. Тийм. Монголд яг одоогоор бол яг 10 сая ирж идэм. Байхгүй хаа. Байр байхгүй. Тийм. Мэдээж монголчуудын яг нийт хүмүүсийн амьдралаас ямар аваад тийм. Манайх болохоор яг гар дүргэлтийг 1 сая 500-аас 2 сая төгрөгийн хооронд яг дундаж. Тийм. Дундаж байна. Энэ бол мэдээж тэгээ түрээсийн зардал зөндөл юмнуудын зардал гарч байгаа. Тэгээ байгууллага хамт олон гэдэг юм явж байна. Артлахтаа менежмент явж байна. Цалингийн асуудал хэрэгдэж байна. Тэгээс зүгээр яг цүнхөө үрцэн гэрт нь очиж хийгээгүй байхгүй тийм. Энэ юм зардал гарахгүйгээр хийж байгаа юм байхгүй. Татвараа төлөө явж байна тийм. Татвараа төлөө явж байна. За яг шивээс Монгол төвчгийн төлөөгийн дараагийн одоо яг нь залуучууд нэгдсэн байгаа. Одоо нэг залуу бас нэг амбицлтэй шүү дээ. Хэдүүлээ ингэндээ дараа нь одоо дараагийн хэдлээ харж байгаа юмнууд нь ийм байгаа шүү гэдэг ч юм. Дараагийн амбицлж байгаа зүйлүүд нь юу байгаа вэ? Уг нь гой юмнууд бодоол энэ тэгээд айх юм шүү дээ. Яриад яваад тахаар бас айхын хүрхгүй болов ч гэж бодох юм тэгээд. Гэтэ нэг юм ойлголол харлаа л да. Шивээс Монгол төвчгийн төлөө 3 жилийн хугацаанд нэг 4 одоо цугларал шоу хийсэн. Шивээстэй хүмүүс бөөнөрөө яагаад бидэрт бидэрт зориулсан тийм уулзалт шоу байж байдаггүй. Тэгж бодоод нэг 4 орчим шоуг зохион байгууллаа. Тэгээд хамгийн сүүлийн шоу маун дээр гээд харахад яг сүүлийн 2 жилийн хугацаанд шивээ сонирхогчд маш их болж байгаа юм. Тэнгууд яг үнэнчээр дурлаагүй байна уу эсвэл цаад одоо ухамсартан дээр шивээстэй хүмүүс эвгүй хүмүүс шүү гэдэг бодлоо байгаа л байгаа. Тийм салаагүй байна уу? Тийм бол харагдсан. Нэг шоу зохион байгуулъя. 1000 цуглуулыг үзэн гутчаа. Мэдээж 1000 эвгүй нөхдүүд ирнэ. Мэдээж тэнд зодоо нүдэн болно. Би очихоо боллоо. Утга шүүг болно. Тийм. Тэгээд ирээгүй маш олон хүмүүс байсан. Тэгээд гэхдээ энийг цаашдаа мэдээж л цаг хугацааны турш явж байгаад 20-30 мянга цуглардаг бол хууль гэдэл гэж боддог. Наач бас том амбиц шүү дээ. За яг би бас ингэ дандаа мартчихсан. Манай нэвтрүүлгийн ивент итгэж байгаа. Тэгээд Sweet Reasons компани бүтээгдэхүүнүүд байгаа. Би бүр яг яриандаа ингэ мартаад би за одоо яг зочноо яг эренгүүд нь л дайлаа шүү гэж бодоо ш. Тэгэл нэг мэдгээд л нэвтрүүлэн талдаа орч. Чипси дээр манайх гой чөлөөтэй хоёлаа микрофон дээр сайн чипси идчихэж болно. За мөн бас би өнөөдрөөс нэг чангасны компьютерс дайлаа гэж бодож байна. Чангасны компьютерс энэ задлаа тавьчих, чипс идчих болно. Ер нь снэк хэр иддэг вэ? Одоо чипс, амттан ч юм уу тиймэрхүү юмны төрлийн амар иддэг байж байгаад одоо гайгүй болсон уу? Басгаал юм тий. Ер нь шивээс хийж байгаа хүмүүс ч юм уу эсвэл хийж байгаа хүн нь өөрөө ингээд шивээс хэлж чадчих ч юм ер нь амттангууд хэр иддэг юм бол. Эсвэл танаагаас нэг юм үйлчлэгээ ч юм уу тиймэрхүү байдгүй. Манхаас одоогор бол ажиллаа л хийж байна. Копи өгж үзлээ, юмнууд өгж үзлээ. Хүмүүс чинь тэгээд яг тэр өвдөлтийг мэдрээд байж хата тэгээ юм үзэх ч юм уу сатарах юмнууд л яг тэр хүнд л хэрэгэл болцлоо юм л да. Тэгээ бас тэр хүнийг бас зарим нөхцөлд бол тайван байх хэрэгтэй. Хүн өвдөд зовоод байж хат нь хажууд нь инээгээд баясаад янз янзын олон толон яриад байвал бас тухайн хүнд бас үгтэй штэ. Гэтэ шивээс хийдэг хүний ажил тэгэхээр бас амар мэдрэмж шаардах ажиллаа шүү те. Нөгөө тэгээ сайхан юм яриад сатараад байвал сайхан юм яриад суугаад хийгээд их нь те. Нөгөө талаар ингээл
шүдэ зугаалах юм бол тэгэл чимээгүй л гэж байна тий. Нөгөө хүнээсээ бол шууд хамааралтай болж байгаа юм шүү дээ тий. Мэдрэмжтэй байхгүй болохгүй. Тэрнээс бас нөгөө нэг шивэсийн гэдэг урлагчийн өөрөө бас аман сайхан давхар ажиллаж яахгүй бол болдгоо урлаг биш үү тий. Нэг юм том шивэс авчдаг. Нөгөө хүн ингээд сатаараа юм ярмаар байвал нөгөө хүн ингээд чив чимээгүй хийгээд байвал сонцгүй тий. Тий шүү дээ. Ер нь гэхдээ шивэсчдтэй баг хамгийн гоё хүмүүс шивэс хэлж байгаа хугацаанд хамгийн гал халуун яриануд гоё бүтдэг баха. Ер нь илүү нэгэн тэгээ танилцдаг, ойр зүрийн ховж ив ярьдаг ч юм уу те иймэрхүү юмнууд айгүйх болдог бах те. Болно шүү дээ. Би ч өөрөө насаараа хийлгсэн хүн тэгээд гоё шүү дээ. Тэр чинь мэдгүй юмнуудаа мэдж аавна, мэддэг юмнуудынхаа талаар ярилцсан. Тэр чинь бас нэг сэтгэл зүйн засалж үт юм уу баг тиймэрхүү юм хийгдэж шүү дээ. Яг тийм хийгдэж байгаа шүү те. За яг шивэснээс ойлоо түр жоохон өндөрчээ. Одоо хэдэн настай лээ? Одоо 30 гараал явж. 30 гараал гэж залууны хувьд те. За яг шивэсийг нэг 3 4 жилийн хугацаанд хийлээ. Хүмүүсийн мэддэггүй ч юм уу өөр хийдэг ажил байгаа юу? Бага л да. Тэрийг яриад яах юм бэ? Ер нь гэхдээ Монголд Солонгост ингээд гэрээтэй ажиллаж байгаад ирсэн гэж бодож байна те. Монголд гэхдээ яг өөрөө юм хийгээ бүтээгээд явхад ер нь хэр боломжтой байна. Хүмүүс тандчлаа. Одоо 30 гарч байгаа явж байгаа залуугийн хувьд ер нь бол боломж байна. Бидэрт яг үнэхээр яг чин сэтгэлээсээ хийж байгаа ажилтай хандаад тэгээ хэнийгч луурдахгүй, хинт ч худлаа ярихгүйгээр яг чин шударгаар гоё явах юм бол Монголд л хийх юм бол зөндөө. Тэр ихсэн нэр олж хараад тэрний төлөө тийм юмнууд байна. Хамгийн гол нь залуучуудыг ингээд найс нөхдөг. За найс нөхд нь одоо хайшин зүгээр ингээ хүмүүсийг хөндлөнгөөс нь ингээ харангууд. Тэр боломжийг амар буруугаар ашиглаад байна л да. Нэг удаад л маш богинохон настай л юм ийгэд. Тэгэхээр бол ягаад ч хол явахгүй шүү дээ. Мэдээж яг чин сэтгэлээсээ хүмүүс таних биш шүү дээ. Бид нар бүгднийг хараад яг цаг хугацаа гаргаа ажиглах юм бол тэгэл энэ ямар нөхөр үү гэдгийг мэдчихэж шүү дээ. Тэрэн дээр бол худлаа яриадах шаардлага байхгүй, худлаа юм хийх шаардлага байхгүй. Монголд бол боломж байгаа. Залууны хувьд. Гэтэ нөгөө талаас бас дарамт шахалт дууч зөндөө байна шүү дээ. Хаа бол улс төр мөртэй холбоотой дур матур төрөөс мөрөөс ахуулаад зөндөл юмнууд байна тийм. Яриад байвал тэднийг үл яриад байвал угаасаа дуусахгүй. Тэр чинь хэцүү байдгийг үс бүгд мэдж байгаа тийм. Гэтэ яг хэцүү гэд хараад байвал тэг бүх юм хэцүүлэх. Тийм шүү дээ. Монголд бол сайхан амьдрах боломж бол зөндөө байгаа. Шивэс Монголд хөгжихийн төлөө гэж нь ер нь бол өөр зүгээр хилээд сонирхолтой байвал өөр юу Монголд хөгжихийн төлөө байгаас. Одоо урлаг Монголд хөгжихийн төлөө гэж явдаг гэсэн шүү дээ. За араас шивэс Монголд хөгжихийн төлөө гэж байна. Ер нь өөр Монголд юу хөгжөөсэй гэж бодож байна. Яг сүүлийн нэг сарын хугацаанд бол эрүүл мэнд хөгжөөсэй л гэж бодож байна. Эрүүл мэндийн асуудалтай ер нь байна уу? Эрүүл мэндийн асуудал байна. Энэ ер нь залуу хүн болгонд л ах шүү. Одоо ингээд бидний жишээ нь ээж аавууд ч юм уу ах эгч нар нэг 40 гараад 50 гараад нойр булчирхай өвдлөө сахартай болчлоо гэж ярьдаг байсан бэл энэ бүр залуучууд одоо яг бид нар дээр ирсэн байна шүү дээ. Одоо нойр булчирхай өвддөг болж байна. Жишээ нь одоо би бол яг нуулгын үнэл нойр булчирхай өвддөг болж байна. Нилэг өвддөг болж байна. Хотоод өвддөг болж байна. Яг адилхан. Тэ. Бид нар бас нөгөө нэг залуу хүн гээд шүн мөн хамаагүй гэж явдаг. Тэгээ өглөө эрт сэрдэг. Тэгээ тэрнийхээ бас пинг өөрсдөө даахгүй л ш. Би одоо ингэ боддог байхгүй. Энэ бас одоо бидний ээж аауд бол харьцангуй одоо эко бүтээгдэхүүн хэрэгжилсэн байгаа байхгүй те. За махаа иддэг, за яг гурил идчих байна те. За тэгээ ногоонуудаа иддэг. Өөр илүү тутамыг хэрэглэх угаасаа байхгүй байсан байна. Тэнгүүд бид нэр одоо бол яг мэдээж гой зүйлүүд нь бүтэн байгаа те. Тэгвэл бас нөгөө талаар бас яг хэрэгтэй юу үгүй юу гэдэг зүйлүүд маш их байна. Хүний бие те. Тэр болгоныг бид нараас өөрсдөө айгүй хэрэглэх дуртай. Тийм. Тэгээ тэрнээс болоод би айгүй зовж явах шүү дээ. Би бас амар залуулж чинь тийм. Ерөөсөө нэг мөнгөний төлөө ингээд бас өөрийгөө ингээд ажиллаа л байдаг. Тийм хүмүүс ингээд нэг хин блэ хийсэн мэт шүү. Мөнгөний төлөө ажиллаа л байдаг. Тэгээд хамгийн сүүлд эрүүл мэндээр охирчоод нөгөө ажилласан бүх мөнгөө эрүүл мэндэ буцаагаад тушаадаг тийм болохоор ер нь манайхаас эртхэн гоё бие биенийхээ одоо өөрсдийнхөө бие биенийхээ ч өөрсдийнхөө эрүүл мэндэд өөрсдөө хайртай байгаарай. Чамайг чи өөрөө л хайрлахгүй бол өөр хин ч хайрлахгүй шүү гэдгийг бас энэ дашрамд дахиад хэлчихье гэж бодож байна. Шивэстэй холбоотой эрүүл мэндийн асуудлаар хийлгэж болохгүй хүмүүс гэж байдгүй. Бага.
Ямар төрлийн хүмүүс ер нь BZ-тэй ч үт юм уу? ааха. Огт хэлгэж болохгүй. Болохгүй. Ааха. Тий. Өөр асуудал. Ерөнхийдөө сүрээтэй ч үт юм уу мэдхгүй янз янзын эвгүй тийм дархлаа маш муутан хүмүүс үлээж болохгүй, жирэмсэн хүмүүс илгээж болохгүй. Тэрийгээ гэхдээ ингээд зүгээр өөрийнхөө сүрээтэй ч юм өөрийн дархлааг муугаас болоод өөрөө мэдхгүй ч юм уу эсвэл тэрийгээ нуусан ч юм уу те ирээ хийлгчээд тэгээ дараа нь асуудал гарч ирсэн удаа байгаа юм. А тэр нэг идэвхлэлтийн хугацаа л маш уртстай. Аа. Яг эрүүл хүн бол нэг дунджаар 14 хоногийн дотор ямар ч зөөргөө болсон байж гэдэг юм. Тунгууд дархлааны асуудалтай хүмүүс бол тэгэл нөгөөдх нь сар болд юм уу 2 сар болд юм уу бас ямар нэг юмнаас харшилдаг хүмүүс байна. Тэд нар бол бас шивээс нь идэх гэж бас нэг хэдэн сар болдог ч үт юм уу. Хүмүүс ба. Гэтэ энийг одоо бас яваада хүмүүстээр баг эхлээд нөгөө тест тавьж үзчихэж ч үт юм уу тийм баг шивээс хэлэх. Тийм болох хаа тий. Болох. Тий. Хувийн биеийн онцлогтод харуулаад ч юм уу тий. Онцлогтод Мэдээж нөгөө шивээс ихэд будаг орж байгаа тий. Тэгмүүд чанартай будаг, муу будаг тэр гэж байна уу? байгаа. Тиймэрхүү ер нь одоо үйлчлүүлэгчд маань өөрөө тэрийг яаж ялгаж мэддэг болол зүгээр юм бэ. За магадгүй заавал шивээс Монгол хөгжлийн төлөв зорихгүйгээр нэг хувийн дээр очиод хэлэхэд нөгөө нь одоо чинь үйлчлүүлэгч энэ муу будаг нь сайн будаг нь мэдээж би энэ дэр насан турштай үл тгмийг муу сайнаар ч юм уу ялгаж анхны мэдгэдэггүйтэй ер нь болох боломжтой. А бодгоны хувьд бол боломжтой шүү дээ. Аа. Баркодоор нь харна, энэ яг брендийг харна. Хаанаас орж ирсэн байна гэдгийг нь харна. Яг бодгоны хувьд Бодгоны боломжтой. гэхдээ нэг номерт мэдээж шивээс чинь чухал шүү дээ. Маш сайн одоо яг миний харж байгаагаар болохоор яг Монголд яг албан ёсны нэг 5 орчим маш сайн хийдэг шивээс. хийдэг студ байгаа. Аха. Энэ студиуд дээр очиод тэр хүмүүс эзэж таныг хуурахгүй, эзэж таныг имлэхгүй. Тэр хүмүүс хамгийн сайн гэсэн зүйлүүдийг л одоо танд хийж өгнө. Санал болгоно. А бусдаар хувь хүн болоод тэгэхээр ерөнхийдөө цаанаас мэдгүй тэгэд маш олон л залуучуудыг хөндлөнгөөс харж байгаа тэгэл. Хэцүү шүү дээ. Чи түрүү ярьсан шүү дээ. Уцсны дугаараас нь ахвал хараад янз янз болдог гэдэг шиг. Тийм. Нөгөө нэг үйлчлүүлэгчтэй яа. Тийм. Уцсны дугаараар янз бүр үн хэлдэг. Үн хэлдэг тий. Эсвэл царайг нарж байгаа үн хэлждэг гэдэг шиг. Тий. Хүмүүс ч бас адилхан сайхан амьдрах гал тийм биз дээ. Нэг гоё гинж зүгөө ч юм уу нэг гоё уц барил. Гоё цэвэрхүү уцлал ороод ирэн 30 янз янз үн хэлээд ч болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тогтсон бол ер нь бол бас хүмүүсний ийм бас бодлууд байж магадгүй нөгөө за нэг студид очиод салонд очиод хэлчихвэл үнэтэй байхаа гэж боддог бодол байж магадгүй байдаг те. Тэнгүүдлээ хов хүмүүс хайж эхэлдэг баг те. Бас тийм бодлоод байж магадгүй. Ер нь энэ бодол бас байхгүй байх хэрэгтэй юм байна тийм үү? Тий. Ер нь бол ерөнхийдөө бол хувь хүмүүс дээр очиод за гар дүргэлт дунджаар нэг за сая 500 болд юм байна гэж бодоход гадуур хувь хүмүүс нэг 500 мянгаар хийж өгье гэж бодъё л. Тэгэд шивээс гэдэг зүйл өөрөө бидрийг одоо насан турштай хамт байна. Тэгээд тийм л зүйл шүү дээ. дахиад мөнгө төлнө янзлуулах гэдэг тий. Дахиад мөнгө төлнө. Тэгэд энэ өөрөө шивээс өөрөө гоё харагдах хэрэгтэй байхгүй. Тэгвэл мөнгө төлөөд тэр чинь бас тодорхой хэмжээний өвдөлт мэдрэн тэгээд гадуур нэг шивээстэйгээ явж байхад хүн амтаа харцаа. Чи юу гачийн юм илгэсэн бэ гэдээ дооглоод байвал тэр хүнд өөрт нь ч хэцүү шүү дээ. Тэгэд дараа гайгүй студиуд дээр очиж янзлуулах ихээр мэдээж нөгөө дахиад төлбөрлөх гэдэг ийм байна. Тэр анханасаа л зүг газараа сонгох хэрэгтэй. Одоо л баг миний бодлоор диж удаад байна шүү дээ. 30 залуучуудаас баг тийм амар нөгөө хол бүүцч үт юм мэдхгүй. Мөсгүүлт тий. Тэр чинь 7 оноос алдаг бүүзнүүд байгаа шүү дээ. Би чинь бас нэг газар мэдээж аав дээр бас ажлыг явж илаа шүү дээ. Гэтэл цаанаас хангамжаар гутлууд ороод ирэндээ гутал бүүзнүүд ч юм уу шахааны нүүдгийн аавал 2 хоног өмсгөө салдаг тийм юмнууд байгаа шүү дээ. Тэрийг одоо өмсдөг нэг ч хүн байхгүй шүү дээ. Харьцангуй бас ухаантай болцсон юм аа. Ер нь бол тий нэг амар янз бүрийн гулх пүүз өмсөө явах нь ч байхгүй болсон бөхөө. Ер нь 30 галцсан залуучууд юм ер нь хүүхдүүд ч юм тийм байхаа баг болцсон юм шүү. Тий. Тэгэхэд насаараа бид нэр үлдэх зүйл дээр тгий санаж болохгүй байхгүй. Яг үнэн. Яастай яг үнэн тий. Монголын зүгээр шивээсчдийг зүгээр дэлхийн зах зээл ч юм уу Азийн зах зээлд ч юм уу ер нь хэр чадвартай гэж харж байгаа бол ер нь манай монгол шивээсчд юугаараа илүү онцлог байд юм бэ?
Тэр талаар. Монголчууд бол миний бодлоор болохоор яг тийм төрөлхийн авьяастай хүмүүс гэж бодоод байна шүү дээ. Тэгээ имийг маш хурдан сурдаг. Маш гоё сэтгэж цааш нь хөгжүүлж чаддаг. Лог сэтгэлээсээ тий. Тий. Тэгвэл сая 2 жилийн өмнө лөө бас Монголоос нэг шивс чинь Америк руу бас олон улсын тэмцээнд яваад тэгээ 2 төрөлд нь орж төрүүлж илээ. Тэгэхээр шивс бол Монголд тийм 30 40 жил 50 жилийн тийм хөгжил байхгүй шүү дээ. Сүүлийн нэг магадгүй 2000 оноос ч үгүй. Яг байхгүй ч шүү дээ. 10 жил ч үж магадгүй сүүлийн. 10 жил ч үж магадгүй. Тэгэхэд тийм амжилтыг гаргаж ирэх нэгдвэл монголчуудад маш том ирээд байгаа. Монголчууд яг чин сэтгэлээсээ хандж байгаа төрөлхийн авьяастай хүмүүст бол байгаа. Тэгээс биш тэднийг даган дуурайдаг хүмүүс байж болохгүй шүү дээ. Одоо наа чиг төрөлхийн авьяасгүй 150-аас байхгүй байж дуртай л байл та тий. Чадахгүй байж хүнээс мөнгө авчаа биен дээр нь тоглох шаардлага байхгүй шүү дээ. Тэрийг ч гэсэн бас нөгөө талаас нь хүмүүс мөнгө төлж байгаа хүмүүс нь тэрийг хараад мэддэг байх хэрэгтэй байхгүй тий. Яг үнэ. Одоо сайн нөгөө нэг гэр бүлэрээ ингээд хүүхдүүдтэйгээ хийх гэж ирдэг хүмүүс бас зөндөө байна гэж штэ. Айгуу гоёор хүлээж авч байна те. Нөгөө талаараа танах контентийг явж байхад ч юм уу хамгийн их ирдэг сүрэг сэтгэл мэдээд сүрэг сэтгэл хаан сайгүй байгаа те. Танаа талд ирдэг хамгийн их юм сүрэг сэтгэл юм ямар хуу агуулгатай байд юм бэ? Ер нь бол сүүлийн бас нэг контентэнд маань болохоор бас нэг хүн Шоронгийн 5 гэж хэлж илээ. Ерөнхийдөө наа чи одоо буруу яг л нөгөө хуучны тий. Тим комент хийсэн байгаа юм тий. Нэг тийм болсон. За. Тэгэд ийм муухай зүйлийг яагаад ингэ хөгжүүлээд байгаа юм бэ? Наа чин бол одоо чөтгөрийн таам баг штэ чиг шиг тий. гэж хэлж байна. Гэж хэлж байгаа. Гайхалтай тэр. Нийтээрээ бас тэгтээ ер нь иймэрхүү юмтай байгаад байна уу? Иймэрхүүс комментүүд ер нь байгаад байна уу байнга? Гүү. Энэ хамгийн анх эхэлж байгаад баг 90 хүн сүрэг байлаа шүү дээ. Одоо эсэргээрээ 10 хүн сүрэг байгаад. Тэгэхээр энийг миний яг анзаарж байгаагаар ямар хүмүүс өчөөд байна гэхээр жожиг. Гэртээ байдагтэй ингээд бие хөгжүүлдэг, эрүүл мэндэд анхаардаггүй, ингээд гоё амьдрдаггүй, дуртай зүйлийг хийж чаддгүй. Эсвэл бүр хаа байсан шал өөр газар өтгөө хэцүү хүмүүс байна. Тэр хүмүүс магадгүй дуртай зүйлээ хийж чадахгүй болохоор бусдыг хараад дуртай зүйлээ хийж байгаа хүмүүсийг хараад үзээд байдаг. За тэгтээ хоёул яг нөгөө хейтерс зүйлийн талаараас эхлэлээс хамаагүй одоо хүртэл ярьлаа те. Үгүйс хаач үзье ядагчд байгаа. Бүх цаг үед байгаа. Бүх цаг үед байгаа. Монгол бүр дэлхийн одоо шивээсний бүр үндэс төв нь болсон ч Монголд үзье ядагч байж л байгаа те. Тийм болохоор энийг бас нэг амар авах ер нь болцсон уу. Контент ихээр ер нь одоо чи над руу бас амар хэмнүүд орж ирдэг зэ. Одоо нэг рил тастаал оруулангууд зүгээр л хүний харагдах байдал мэдлээрээс те. Нүдэн дээр хар юм аваач маваач тэгээд бичсэн байдаг хөөхгүй те. Тэгээ миний дэ минк штэ. Энэ төрөлхийн шивээс те. Тэнгүүд яг энэ комменттой холбоотойгоор даахгүй ч юм энийг болд юм уу гэж бодож суудаг байгаа. Муухай нь зөндөө байгаа. Гэхдээ нөгөө мэдээж том зориг байгаа болохоор тэгэл амар эвгүй комментууд орж ирдэ штэ. Эхнэр нь яаж тэрж хөвтдөм бэ ч гэжтэй. Ийм шижиг юмыг өгсөн ч одоо хэрэг тоож идэхэргүй байна мэн гэж. Муухай юмнууд байгаа штэ. Биш надад ч тэгт ямар амар комментууд те. Гэтэ бас хүн ингээд баг жоохон имзэглэхээр бас комментууд байд юм биш үү те. Имзэглэн штэ тэр дээр. Гэхдээ тэгэл. Гэтэ хүн болгон мэдээж имзэглэхгүй болоод ирэхээр утга алдахгүй бас. Тийм ээ. Бүр яг ийм юм жоохон байж л байх ёстой ахугасаа те. Тэ баг зэрэг юм үзий ядалт сөрөг тал юм болгон сүрдэл угаасаа байх ёстой гэж байна те. Тэгвэл хүн болгон л гээл ингээл өргөөл явал чи бүр утгаалт нэстэй. Хүн болгон бүх хүн өрөн дээр шивэст болчих тэнэг үстэй те. Надаа хэд одоо гомонор таалагддаг шүү дээ. Тэрнтэй л адилхан баг те. Яг үнэ. Хүн болгон ижил хүсний дэмжээтэй байвал бас утгаалт баг те. Яг нөгөөдгөндөө адилхан
энэ талтанд сөрөг тал одоо бид нар зарим нэг сөрөг тал нь өөрсдөө болцсон явж байгаа байхгүй тийм болохоор за нааш нэгтээ бас яг гоё зүйрлэл биш шүү тийм болохоор бас үзий яадаг штеп бас нэг амар үзий ядад хэрэггүй л юм байна яг одоо нөгөө нэвтрүүлэг манаас төгсгөлдөө орж байна асуумаар байгаа зүйл нь бид нар зочдолноос асуудаг байхгүй подкастны ямарсан санал хүлээж авсан баярлалаа тэгээд за нэг ийм зүйлийг ингээд дотроо нэг бодож явдаг те ярих боломж олдоогүй ч юм уу за эсвэл нэг иймэрхүү зүйл ярина да гэж бодож явсан юм байвал нэвтрүүлгийн төсөөллийг бас над зочиндөө өгдөг байгаа. Тиймэрхүү зүйл юм байгаа. Өөрсөнд баярлаа. Тэгээд сүүлийн яг 1 сарын хугацаанд бол энийг мэдгүй ингээд яг залуу ингээл баахан ажил төрөл баахан зорилгогүй бодож явж чад. Яг сүүлийн 1 сарын хугацаанд бол эрүүл мэндийн асуудал гарч ирж байгаа байхгүй. Яг чамтай адилхан нойр болчиххаа гээл тэ. Ходоод хэлэг цүсгэл юмнууд үүдэх эхлэнгууд энэ яг ингээ оронгороо яг өөрчлөгдөж байгаа байхгүй. Магадгүй тэр чигээр өвдөд үлдчихвэл яах юм бэ те. Тэгмэл миний хийж байгаа бүх зүйл утгагүй болно. Тийм шүү дээ. Тэгмээд яг хүмүүстэй гэж хэлэхэд бол хэдүүлээ яг залуу хөлтгөө бүгдээрээ эрүүл мэндэд маш сайн анхаардаг бай. Би одоо л яг эрүүл 100 өдөр челленж гээд бас яг өөртөө яг хүчээр ингээд өдөр зоож иж одоо нөгөө алкогол өөх тосноос ингээ холдоод явж байна. Гэтэ яг бас өөр хүмүүс бас зөндөл цаана харж байгаа хүмүүс урд нэг тоохгүй наа чи аавал гэж яг үнэ. Хизээ нэгэн цагт магадгүй тэ би яг өвдөөд ингээд асуудал тулгараад ирэнгууд ч бас гайхаж хэдүүлээ гэхдээ нэг амьдарч байгаа амьдралдаа яг нэг номерт эрүүл мэндэ бодох хэрэгтэй юм билээ. 6 цэнгэл мэдээж залуу хүмүүс гой юмуд үзэж харан шоуд юмнууд байгаа гэхдээ бүтэнгийн яг хэмжээ хязгаартай гоёор нь байлгаад. Тэгээд архинд орж байгаа архины хэрэглээг амар өндөр байлгадаг хүмүүс байна. Одоо яах юм бэ? Хэдүүлээ гоё залуунаас нь дээр эрүүл мэндэ бодъё л доо. Жилдээ хэдүүд гоё шоудал тэгэл үлдсэн сайхан эрүүл мэндэ бодъё. Эхнэр хүүхдээ бодъё. Аав ээж бодъё тий. Эрүүл байгаад угаасаа бас бүгдээрээ ирдэг юм уу те? Тийм шүү дээ. Эрүүл байх л хамгийн чухал юм байна. Шоуц ингээ мөнгө төгрөг. Тийм шүү дээ. Мэдээж ганц би залуучуудад сайхан охин хүүхдүүд те зөндөөл ирнэ манайхан тийм болохоор эрүүл мэндэ бодорой. Бити өөр юмний араас нэг амир ингээрэл гэж би бас дотроо бодож байна те. Миний бас одоо хотоодны асуудалтай байхгүй. Би бас нүүн хятад бас хэдэн жил болсон. Тэгээд одоо ингээ бодоход би нүүн хятадд байхдаа сурж байхдаа оройн цагаар нүүн бүжиг бүжгэлдэг клабд. Гэтэ одоо яг нүүн би бүр ийм за одоо би анх удаа л энэ подкаст нэр ярьж. Би ийм ширээний залуу малууны ажил хийдэг гэсэн байхгүй. Тэ? Хятад төгшин ихчлэний архийг худалдаж өгдөг, цуг ууд суудаг ийм ажил хийдэг гэсэн. Одоо ингээд хотоодны асуудлыг тэрнтэй холбоод болж эхэлж байгаа. Бас хамгийн чухал нь би одоо бодоод хахаар эрүүл мэндийн бүх асуудалтай нойр маш чухал холбоотой юм шүү. Хүн гоё өөрийгөө маш сайн амраах хэрэгтэй юм шүү. Тэгвэл манайс чи ингээл дөрөв хүртэл дөрөж жол өглөө 8 цагтаа ажилд явдаг те. Тиннээс бас маш их юм болсон юм шүү. Би бас ерөөсөө л 5 гээл оюутны урлагаар орол 5 руу гараа авчдаг гэсэн. 30-40 минут унтаал буцаад хичээлдээ гараа авчдаг гэсэн. Тэр мөрөөс ерөөсөө л нойр ходоод бидний дотор байгаа бүх юмтай л ам руу орж байгаа юм нойр хоёр бүх зүйлтэй холбоотой байдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд одоо яг эрүүл мэндтэй холбоотой юм ярьж байгаа чинь анагаас нөгөө сахаргүй компотоос бэлгэлч те. За мэдээж одоо нэг гэргийдээ аваач өгөөрэй энэ будааг. За SV брендийн будааг хэрэглэж үзээ. Таалагдвал танай гэр бүлийн цаашдын сонголт байгаасаа гэж хүсэж байна. За байлаа. За хүүхдүүд нь байгаа те. За хүүхдүүдтэй бол амттай юм зөндөө авч ичнэ. За энэ SV брендийн жуус байна. За компотны талаараас дуртчих. Манай нөгөө сахаргүй компот үүдэг. Компотны үед тэгээд сахарыг болохоор бас маш олон янзаар одоо категорилчтэй юм лээ. Тэр нь болохоор яг нөгөө сахартай за нөгөө юу сахар орлуулагчтай за жимснээс гаргаж авдаг гээд за манай компотны хувьд бол яг жимснээс гаргаж авдаг сахарыг ашиглаж хийдэг юм эко бүтээгдэхүүн байгаа. Тэгээд гэр бүлээр бас хэрэглээрээ за тэгээд магадгүй дараа нь бас ингээд аяг болчих боломжтой тийм ээ тий. За ийм бүтээгдэхүүн байгаа. За мөн пампан чипс байна. За тэгээд макрон чигнэмэг бас бэлгийн утанд багтсан байна. За тэгээд юу зочин болгондоо л хэлдэм үү тэгээд нөө энэ уут манаас их өөр гоё материалтай гоё уут байгаа. Тийм ээ. Тийм тэгээд өглөө болгоно талхснуундээ гардаг
Аха. гарахтаа ашигладаг уут нугасаа гэж бас хөрөөгөө төгдөг байгаа. За баярлалаа. За тэгээд энэ удаагийн дугаар энэ үрээд өндөрлөлөө. Тэгээд 7 хоног болгон манайх салбарт маш сонирхолтой зочдыг өрхийг хичээдэг байгаа. Тэгээд энэ 7 хоногийн бас зочин маш гоё сонирхолтой байлаа. Тэгээд нэвтрүүлгийг хүлээж авсан, урилгыг хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажил үйлс хөдөлмөр бүх юмд нь бас амжилтсаа. Тэгээд одоо удахгүйс нөгөө нэг шивс Монгол төвчийн төлөв контент удахгүй ирэх гэж байгаа чинь тэ. Тэгээд мэдээж эрүүл мэндэд анхаарат илүү хүчтэйгээр илүү эрүүл бүр гоё цоглог ирээрэй гэж хүсэж байна. Тэгээд нэгт эрүүл мэнд шүү гэдгээс дахиад хэлмээр байна. Эрүүл мэнд шүү маахан. За баяр та.